За тайлан гэдэг бол хариуцлага тооцох одоо бидний гол механизм гэж үзэж байгаа. Тэгээд энэ тайлангаас харахад бол салбарын үр дүн бол их тааруу гарсан байна. За энэ үр дүнд үндэслээд одоо ямар хариуцлагын тогтолцоо байдаг вэ? Ямар хариуцлага тооцож байна вэ? Ерөнхий сайдаа гэж асуумаар байна. Ер нь гүйцэтгэлийн хариуцлага бид нарт ингээд тооцож явж чадахгүй л бол одоо ажил маань сайжрахгүй, урагшаа явахгүй гэдгийг хэлээ. Тэгээд энэ хоёр интегсийг холбоотой асуулт асууя. Хүний хөгжлийн интегс 193 орноос 96-д байсныг 95-д орно гэж зорилго тавьсан ч 104-т орсон байна. Гэхдээ ингээ байр хойшлоод байхад одоо хүний хөгжлийн арга хэмжээ авсны үр дүнд эерэг үр нөлөө гарлаа гэд бичиж сууж байгаа нь одоо ямар зүйл вэ? Энээс ичхгүй юу гэж бас асуумаар байна. Тэгээд тэр эерэг гэдгээ болиё гэхэд одоо ямар асуудлаас болов гэдэг тайлбарыг бол тавьчул болмоор байгаа юм. Тэгээд энд жишээлбэл саяны яриад байгаа дундаж наслалтай холбоотой асуудал түрүү нэг гишүү хэлж илээ. Энэ бол гэмт хэрэг шүү гэд. Тэгээд сая гамаа гишүү асуусан учраас би бол одоо орхий. За чанартай боловсрал гэсэн дараагийн нэг интегсээс. Тэгээд энэ интегс дээр 14.5-аас 13.6 болж бас буурсан. За тэгээ энэний яг гол шалтгааныг бол яг ингээд үзэхэр байлаа л дээ. Гэхдээ би төрийн нарийн бичгийн боловсролын төрийн нарийн бичгийн дараагаас гол шалтгааныг та яг юу гэж үзэж байна гэдгийг тайлбарыг бас сонсъё гэж бодож байна. За тэгээ би одоо шинэ засгийн газар байгуулагдж байгаа учраас цаашид авах арга хэмжээтэй холбоотой нэг бодит тийм асуулт асууя гэж бодож байна. 2024 оны 10 сарын байдлаар 4200 багш дутагдaltaа гэж зарлаад за тэр нь 25 онд бол буурах биш. Тэр хэмжээнд бараг 5000 багш дутагдaltaа гэсэн энэ тоо ба явж байна. Тэгээ ер нь бол багшгүй болох бодтой аюул нүүрлсэн. Багш нар ажилласаа их хурдтай гарч байгаа. Багш нарын ажиллаас гардаг хурд нэмэгдсэн гэдэг судалгаа байгаа. Тэгээ энд бодлогын ямар арга хэмжээ авч байна вэ? Би бол өөрөө одоо ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд судлаачдаар хэлэхээр 2030 онд хүртэл яг энэ шинжээрээ ийм арга хэмжээ авахгүй бол нэг 19,000 багшийн дутагдалд орох гээд байна. Бид нар ч угаасаа сургууль шинээр барих зорилтууд тавьсан байж байгаа. Нөгөө хүртээмжийн юуг нь дээшлүүлэхийн тулд ийм тооц 19,000 багшийг бид нар одоо зөвхөн тоогоор бүрдүүлэхгүй чанарын хувьд бүрдүүлэх гэдэг ийм шаардлага байгаамаа. Тэгээ би ажлын хэсгийнхаа ахлагчийн хувьар бол саяхан одоо 24 онд гишүүн болоод одоо өөрийн биеэр яамн дээр боловсролын яамн дээр очиж энэ хомсдлын энэ талаар хилээд бас нэг бодлогын 4 арга хэмжээ аваач гэдэг санал болгосон. Үндэ бол боловсролын яам энэ талаар одоо бас дөрвтэй ямар ч арга хэмжээ аваагүй. Ер нь бол хуруугаа чөлгөө гэж үзэж болохоор байгаа. Тэгээ эргэжил яах вэ гэдгийг бас төрийн нарийн бичгээс асууя. Тэгээ би саяхан эдийн засаг хөгжлийн яамд 27 оны жилийн ажлын төлөвлөгөө хөгжлийн төлөвлөгөө хэлцэгдэж байгаа учраас багшийн хомсдлын тоон болон чанарыг арилгах бодлого гэсэн тооцоолол их 3 хуудсанд бичээд бүр тайлбартай төсөл хөтөлбөртөө ингээ явуулсан байгаа. Тэгээ энэ бичгийг Батхүү төрийн нарийн бичгийн дараа хүлээж авсан уу? Тэгээд энд авсан бол одоо та бүхэн энэ тал дээр бид нартай бас одоо энэ тооцоолол хийж байгаа хүмүүстэй уулзаад ярих энэ талын арга хэмжээгээс тодруулж гисэе. За баярлалаа. Бичүүлсэд. За тэр үнэлгээ хийх журам байдаг. Бодлогын баримт бичгүүдэд. Үр дүнгүй хэрэгжүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байгууллага албан тушаалтанд хариуцлага тооцох, албан шаардлагыг дээдсдний байгууллага албан тушаалтанд хүргүүл хяналт тавьдаг. Тэгэхээр хяналт хэрэгжүүлэх чиглэлгээ хариуцж байгаа учраас тэргүүн шадар сайд үүнд хяналт тавьдаг. Тэгээд хяналт хэрэгжихгүй л байна. Гэхдээ хяналт хэрэгжиж ихээр 4 миний хэлсэн тэр жилийн төлөвлөгөө 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр хэд олон мөрөөдлийн жагсаалт байна. Одоо 5 сарын 1-ний төсвийн хүрээ хэрэгжлийн төлөвлөгөө орж ирнэ. За би бас ихэнх гишүүдтэй эртнээс хэлчихье. Би бас тоонуудтай танилцсан. Гайхамшиг бол бүтээхгүй. Би тийм гой сайхан юм ярихгүй. Би бодит үннийг яриад хэмжиж болох үеч хурж болох үед цаг хугацаатай одоо смарт гэж ярьдаг. Тийм л төлөвлөгөө оруулж ирнэ. Тэн гой сайхан юм сонсогдохгүй байж магадгүй. Гэхдээ хүншлийнхээ хэрэг хүлээж их хэрэгтэй. Ийм л нөхцөл байдал байгаа. Тэрнээс биш тийм гой сайхан юм хийж чадахгүй юм байл. Нөхцөл байдлаа та нар бас үнээр л ярих хэрэгтэй.
Энэ манай энэ дүрийн албаа гэж нар. Тэгэхээр шүүж олон мөрөөдлийн жагсаалт бичээ дараа нь хүрч чадахгүй ингэ сууж явах хэрэггүй шүү дээ. А дээрэс нь их хурлын гишүүдээсээ бас нэг зүйлийг хүснэ. Нөгөө жилийн төлөвлөгөө орж ирэхээр ажлын хэсэг байгуулагдаж гин гэж хэлээ. Дөрөв Бат Эрдэнэ даргыг хэлдгээр нөгөө тойргуудынхаа ажлуудыг суулгадаг. Бүсийн асуудлыг суулгачдаг. Тэгээ нөгөөдг нь батлагдахаар таних аргагүй юм болчдөг. 5 жилийн чиглэл дээрч тэр 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээрч тэр нөгөө их хурлын ажлын хэсэг ажиллаж хагаад нөгөө танихын аргагүй юм болчгоор нөгөөдгөө хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрдэг учраас нилээ одоо юм цомхон хэмжиж болох үед сүрч болох үед цаг хугацаатай ийм л төлөвлөгөө оруулж ирээ. Төсвийн хүрээгээч тэгж оруулж ирээ. Тэгээ үннээ ярий. А үүн дээр нь янз бүрийн юм нэмэхгүй байжгаад энэ хүндрэлтэй саадуудыг хамтдаа одоо даваад гарья. Тэгэхээр галаа багш маань бол энэ боловсролын салбарт бол нэг багшууны сэтгэлээр хандж ирсэн. Тэгээ түүнийг нь бид нэр бас тэр талаас нь харж нөгөө ажлуудаа эренбэлж явахгүй бол болохгүй гай. Тийм учраас дахин сургууль бариад багш олдохгүй. Орон нутагт сургууль бариад тэр орон нутгийн нэмэгдлийн тэр нөгөөдж тийшээ багш сайн багш очтгүй. Тэгэхээр одоо бид нар цэцэрлэгийг шийдсэн шиг баг сургуулийг шийдэхээс өөр арга зам бас үлдээгүй юм билээ. Тийм учраас би цогц төлөвлөгөөгөө танилцуулнаа. Цаагагийн Илэр Батгш шүү.